Хийлэгч ерөнхий сайд авах үедээ Америкийн нэгдсэн улсад айлчлалын хүрээндээ эцэлж энэ одоо 2 дугаар компактыг ярьж тохирсон. За тэгээд мэдээж одоо цаг үе Америкийн сонгуул ингээд ерөнхийлөгч нь өөрчлөгдөөд нэлээд одоо өөрчлөлтүүд ороод хөгжиж байгаа орнуудад хэрэгжүүлж ирсэн MCC мянганы сорилтын сангийн төслүүд ихэнх нь санхүүжилтийн зогсоосон. Тэгээ Монгол улсын хувьд одоо стратегийн түншлэлийн хувьд бас бид нэр 3 дахь түвшийн бодлогын хүрээнд Америкийн нэгдсэн улстай хөгжүүлж байгаа харилцаагаа ихэд хүндэтгэж дээрээс нь төслийн явц бараг 70% та хүрсэн маш сайн хэрэгжиж байгаа төслийн тоонд орсон. За 3 дугаарт нь болохоор Америкийн нэгдсэн улсын өөрсдийнх нь одоо төрийн департаментийн хэлж байгаагаар энэ төсөл өөрөө хөгжиж байгаа орнуудад үзүүлж байгаа хамгийн том тусламж одоо 350 сая долларыг Америкийн нэгдсэн улс шийдсэн. За энэ төслөө бид нар бас дипломат ажиллагаа мэдээж нэлээд сайн ярилцж ээж хоёр талдаа бүх одоо асуудлуудаа ойлгуулж ээж энэ төсөл үргэлжлээ дуусгах ёстой гэдэг байр сууриа эцэслэний үндсэн дээр энэ төслийг дуусгахаар болоод за хамгийн гол нь ингээд дуусч ийн өнөөдөр хамгийн гол нь монголчууд бас хийж бүтээж чадчихээн энэ бүтээн байгуулалтанд монголчууд оролцож чинь гэдгийг одоо Америкийн нэгдсэн улсаас их өндөр өрнүүлж байгаа. Хоёрдугаарт бас энэ төслийг хугацаанд дуусгасан нь одоо маш том амжилт байсан. За тэгээ энэ төсөл хэрэгжснээрээ дараагийн ямар одоо төслүүдэд нөлөөлөх вэ гэдг нь маш чухал. Хэрвээ энэ одоо ямар нэгэн асуудалтай байсан бол энэ төслийг ингээд дуусгаад зогсоогоод тэгээ манай засгийн газар ч гэсэн цаг хугацаанд одоо өөрийнхөө оногдсон төлбөрийг гаргаж чадаагүй бол бас хэрэгжихгүй байх байсан. Тэгээд зогсоогоод ингээ хаачих байсан. Тэгэхээр одоо бид нар энэ өнөөдөр Десембрэ гээд энэ хүн өнөөдөр ирээд маргааш манай гадаад харилцааны яамтай одоо засгийн газар хоорондын комисс гэдэг шиг улс төрийн зөвлөлдөх уулзалт гэдэг ийм механизм байдаг. Энэ хурлаа маргааш хуралдах юм. Тэгээ энэ хурлын үеэр цаашаа 3 дугаар компактыг одоо хэрэгжүүлэх асуудлыг тавина. За энэ 3 дугаар компакт дээр ямар төслүүд хэрэгжүүлэх вэ гэдгийг Америкийн нэгдсэн улсад би сая сарын өмнө бас ажлын айлчил хийж төрийн нарийн бичгийн даргын орлогч Ландаутай уулзахдаа 2-3 төслийн санал тавьсан. За нэгдүгüүрт нь бид нэр clean coal буюу одоо цэвэр нүүрс гэдэг одоо эрчим хүчний төслийг 3 дугаар компактаа хэрэгжүүлээ. За хоёрдугаарт нь бид нэр газрын хувар элементээр бас хамтарч ажиллах боломжтой гэдэг. За гуравдугаарт нь бол бид нар энэ соёл, нийгэм, боловсролын чиглэлийн бас томоохон төсөл байж болох юм аа. За энэ дээр бид нэр одоо Монголын говьд эсвэл одоо хар хорин хотод том ийм одоо дэлхийн хэмжээний динозаврын музей байгуулъя гэдэг ийм саналыг одоо миний бие тавьсан. За Америкийн нэгдсэн улс бол энийг судлаад маш их одоо ач холбогдол өгч одоо энэ ирж байгаа багаа энийг энэ ярьсан 3 сэдвээр судлах. За энэ холбогдолтой улсуудтай уулзах юм үүрэг даалгавартай ирсэн байгаа. За ингээ маргааш нөгөө гадаад харилцааны яамд хоорондын зөвлөх уулзалтаар ямар ч үсэн 3 дугаар компактыг үргэлжлүүлээд хийх үү, ямар сэдв одоо ямар чиглэлээр байх үү гэдгийг ярьж шийдэх засгийн газар хоорондын одоо нэлээд томоохон яриа хэлцээний эхлэл тавигдж байна гэж ойлгоход болно. За тэгээ энэ төсөл дээр мэдээж одоо Америкийн тал маш их сэтгэл хангалуун байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За тэгээ энэ бүтээн байгуулалтанд оролцсон бүхэл одоо Монголын болон гадаадын аж ахуйн нэгжүүд энд оролцсон Монгол инженерүүдтэй одоо баярлаж талархаж байгаагаа бас гадаад харилцааны сайдын хувьар илэрхийлье. Баярлалаа.